Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ сайхан өглөөний мэндийг хүргэе. Кофе цайг нэвтрүүлэг шинэ мэдээлэл, шинэ зочинтой та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид бүхэн студидтэй амралтын өдрөөр үзэгчдийг гэр бүлээрээ ая тухтай гайхалтай орчинд дэлхийн циркийн гайхамшиг мэдрүүлж байгаа. Дэлхийн цирк Монголд тоглолтын ерөнхий продюсер Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе. За юуны өмнө өнгөрсөн ч гэсэн дэлхийн циркчдийн баярын мэндийг танд болон танай хамт олонд хүргэе. Тэгээд таны хувьд бол Монголын циркийн урлагийг дэлхийд сурталчлах, таниулах, за тэдний гүүр болох. За тэгээд бүр өргөжлүүлэн тэр дэлхийн циркчдийн тэр гайхалтай төгс үзүүлбэрийг үзэгчдэд хүргэх гээд энэ бүхнийг хариуцсан үүрэг гүйцэтгэдэг юм нэр хүндтэй албан тушаалд таад ажилладаг. Тийм болохоор өнөөдрийнхөө яриаг бид бүхэн танаас эхлэмээр байна. Та ер нь циркийн урлагтай хэрхэн яаж анх холбогдож байв? За тэгээд өөрийн продакшн циркийн хөгжлийн төвийг хизээ үүсгэн байгуулав. Ер нь бол төдийгөөс өдийг хүртэл таны түүхийг үзэгчдэд танилцуулъя. За танд ч гэсэн танай хамт олон ч гэсэн өнгөрсөн ч гэсэн дэлхийн циркчдийн баярын мэндийг бас хүргэе. Яагаад хэдийгээр циркийн салбарын хүн биш ч гэсэн энэ цирк гэдэг урлагийг олон нийтэд хүргэх бас хэвлэл мэдээллийн салбарын та бүхний ач тусаас үнэхээр их чухал байдаг. Тийм учраас тодорхой хэмжээгээр ч гэсэн бас гар бие оролцож байгаа гэж бодож байна. За миний хувьд бол яг энэ нөгөө албан тушаал гэхээсээ илүү ер нь бол урлагийн гэр бүл төрж өссөн. Манай ээж өөрөө циркийн жүжигчин байсан. Энэ утгаараа мэрэгжил сонгогч байдаг юм. Ямар нэгэн байдлаар тэрийгүү энийг өгсөн сонголт байхгүй ерөөсөө шууд циркээр л ингээд ухаан орсон цагаас явж байгаа. Энэ бол яг нөгөө хин нэгний томьсон ч байдаг юм уу, хин нэг энийг чи гэсэн ямар нэг албан тушаал бол биш. Цэвэр өөрийнхөө хүслээр өөрийнхөө за магадгүй жоохон хобби маягаар гэх ч юм уу. Тэгэхээр арай жоохон худаа сонсогддог хаа. Гэхдээ ер нь бол дийлэх давуу тал нь бол ерөнхийдөө сонирхлоороо ингэж энэ ажлыг хийгээд явж байгаа. Тэгээд 2013 онд анх Монгол циркийн хөгжлийн төв төрийн бас байгууллагыг байгуулж ирсэн. За гол зорилго маань бол мэдээж шинээр төрөн гарч байгаа Монголын циркийн жүжигчдийг олон улсын уралдаан тэмцээн гадаад харилцаа шинэ уран бүтээл дээр нь тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. За дэлхийн цирк Монгол тоглолтын үед бол үндсэндээ 2012 оноос анх санаа нь гараад бэлтгэл ажил хийгдээд 2013 онд дэлхийн цирк Монгол тоглолт маань эхэлж ирсэн. За тэгээд эргүүлээд саяхан юм шиг боловч өнгөрсөн жил бид нэр дэлхийн цирк Монгол төслийг 10 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэгээд ингээд бодохлоор бас богинохон юм шиг мөртлөө энэ 10 жилийн хугацаанд маш их олон ажлыг хийж гүйцэтгсэн байна. Бүр онцлоод дуртах юм бол Монгол циркийн хөгжлийн төв төрийн бас байгууллага дээр харьяалагдж байгаа нэг 65 орчим циркийн жүжигчд маань тогтмол олон улсын уралдаан тэмцээнд явж байна. Оролцох болгондоо тогтмол алт мөнгө хүрэл цомуудыг авч байна. За тэгээд ер нь бол Монголоос ч явуулж гин Монгол руугаач оруулж ирж гин гэж ойлгож болохоор. Ер нь бол циркийн жижиг продакшнууд байна л да. Энэ дундаас Монгол циркийн хөгжлийн төв хамгийн гадаад харилцаа сайтай ийм продакшн таны үүсгэн байгуулсан продакшн тэгж онцлог юм байлаа салбартаа. Тэр ч яг нөгөө юу н зангилаа гэх юм уу. Би өөрөө нөгөө олон улсын циркчдийн тэмцээний шүүгч хийдэг. Тэр утгаараа яг манай циркийн зүгээр хошигнот ч юм уу тийм зүгээр жоохон тэгсэн л баг. Гадаад харилцаа ер нь бол тийм бидний буюу миний гол баримтлагдаг зарчим юу гэхээр гадаадын олон улсын уралдаан тэмцээнд оролцох номерыг зөвхөн юу гэдгийг Эрдэнэгийн ч байдаг юм уу те Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчдээр хязгаарлахгүйгээр Монголынхан бүх жүжигчдтэй хамтарч ажилласан. Тэгээд сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ нэг 60 орчим олон улсын циркчдийн тэмцээнд тэр энэ гэж ялгалгүйгээр Монголын циркийн жүжигчдийг олон улсын тэмцээнд оролцуулсан байлаа. Би өөрөө нэг 35 орчим олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан байна. Тэгээд ингээд бодохлоор миний дөрөвний энэ 10 жилийн хугацаа юм шиг боловч Монгол циркийн хөгжлийн төвөөр Эрдэнэгээр дамжуулаад хамтарч ажиллаад энэ олон уралдаан тэмцээнд Монголын циркийн жүжигчид оролцуулсан. Яхаа аргагүй тооны хувьд бол магадгүй том тоо байх. Гэхдээ эцсийн үр дүнд намайг хин шахаагүй тэр жүжигчдийг хин шахаагүй бүгд нэрээ Монголынхаа циркийн урлагийн төлөө олон улсад нэрээ гаргая гэдэг зорилготойгоор хамтарч ажилласан л ажлын үр дүн. Дээрээс нь энэ 60 гаруй тэмцээнд оролцохдоо зүгээр нэг баярын бичиг аваад ирээгүй. 60 тэмцээнд орсон бол 60 медаль байгаа. Алт мөнгө хүрэл бид нэр оролцох болгондоо
тогтмол алтан хүрэл медаль авдаг. Бид нар гэдэг маань Монголын циркийн жүжигчд гэсэн үг. Танаас яг асууя гэж бодсон та сая өөрөө яриан дундаа дурдлаа л та. Олон улсын шүүгч хийн гэдэг бол өөрөө бас тухайн ур чадвар танай продакшн бас үн цэнийг харуулж байгаа болов уу гэж бодож байна. Ер нь монголчуудаас Монгол уран бүтээлчдээс циркчдээс ер нь одоо гадны улс орны тийм олон улсын хэмжээний тэмцээний шүүх нь хэр их шатлаг үед амжиж тийм бол Тэ ер нь бол яг нөгөө бид нэр анх одоо нөгөө 2012 оноос эхлээд Монголын циркийн жүжигчдийг олон улсын уралдаан тэмцээнд оролцуулж иг байсан. Тэр бол зөвхөн одоо менежерийн үүргээр те одоо гадаад харилцаан дээр нь дэмжлэг болоод тэгээд ингээд харж байхад ерөөхдөө нийгэм айгүй тод харагддаг байсан. Юу гэхээр хятадын жүжигчд, Оросын жүжигчд номер нь тэмцээнд оролцоход тэрийгээ дагаад номерийнх нь багш одоо менежер те зарим тохиолдлууд эмчнэр нь хүртэл гэд хамт ингээд дагаа явж идэг. Тэгээд дагаад тэр улсаа дагаад тухайн орноос нь шүүгч нэрцэн сууж идэг хөөх. Тэгээд тэр үед бид нэр ингээд боддог байсан. Ер нь бол өөрийнхөө номерыг Монголынхаа номер ирж хахад Монголоос бас шүүгч байдаг бол бас гоё юм да гэд би тухайн үед ингээд нэг хальт бодоод өнгөрч исэн. Тэгээд хамгийн 2016 онд надад 2016-ны 3 сард олон улсын тэмцээн шүүх урилга ирсэн. За тэрэн дээр бол нэг талаас айгүй баярлж хүлээж авсан. Нөгөө талаасаа айгүй хариуцлагатай ажил гэж ойлгосон. Ягаад гэвэл бүхэл бүтэн Монгол улсыг соёл урлагийн тэр тусмаа циркийн салбараас нь ингээд олон улсын тэмцээнээс шүүгч урьж байна. За тэгэнгүүт намттай хамт явж байгаа номерууд маань ямар нэгэн байдлаар чанартай сайн уран бүтээл хийх ёстой. Тэгээд оролцсон. Дээрээс нь за Монголоор шүүгч нь байгаад идэг номер нь сайн биш ч юм уу те эхний гурван байрт орж чадахгүй бол бас эргүүлээд бас Монгол улсын маань нэр хүндэт нөлөөлнө гэдэг утгаар энэ нь жоохон хариуцлагатай хүлээж авсан. Зүгээр нөгөө талаасаа яаж сонгогдсон бэ гэх юм бол яг нөгөө 2016 он гэдэг чинь би дэлхийн цирк Монгол тоглолтыг хийгээд аль хэдийн 3-4 жил болсон. Энийний завсраар Мадагаскар үлгэрийн цирк, Монгол данхуудаа бүсэн циркийн шоу, кабаре динер шоу ингээд дурдах юм бол нэг 7-8 олон улсын чанартай шоу тоглолтыг Монголд хийчихлээр тухайн циркийн нөгөө тэмцээн зохион байгуулж байгаа газрууд нь энэ хүн угаасаа мэрэгжлийн одоо циркийн продюсер ийм хүн учраас зайлшгүй одоо байх хэрэгтэй. Дээрээс нь ер нь гадны тэмцээнд голцоо орон орны шүүгчнээ бас өөрөх сонирхолтой. Дээрээс нь тэгээд тэр хүмүүс нь мэдээж тухайн одоо улс орондоо циркийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний ажил үйлдвэрлэсэн тийм л хүмүүсийг сонгодог. Ер нь Монголоос ийм шүүгчид ихэр олон байдаг бол өмнө нь бол яг манай циркийн одоо ахмадууд 1-2 удаа ч юм уу тийм ингээд ажиллаж ийсэн. Энэ нь болохоор нөгөө социализмын улсын цирк гэж байхад ингээд явж ийсэн. За 16 оноос хойш тогтмол ажиллаж байгаа нь бол би байна. Зарим тохиолдолд зарим манай циркийн ахмадууд уран бүтээлчид урилгаар очдог байх. Урилгаар ганц нэг удаа тийм одоо ингээд шүүгчээр ингээд явж байгаа. Сүүлийн үед нөгөө X-Rose уран нууралтын студийн тийм захирал буд багш бас шүүгчээр явж байгаа. Тэгээ ингээд бодглохлоор одоо нөгөө циркийн жүжигчдийн уралдаан тэмцээнд оролцуулахаас гадна тухайн улсаас нь шүүгчдийг ингээд сонгоод ингээд явна гэдэг ч юм бол бас биднийг бас арай жоох өөр нүдээр хардаг болоод байгаа бас нэг хэлбэр баггүй. За өөр нүдээр харагдж байгаа бас нэг хэлбэр бол дэлхийн цирк Монгол тоглолт гэж харж байгаа. Ягаад тэгэхээр энэ жилийн хувьд бол бүр яг анх удаа бас Азийн орн тэр дундаа Монгол улсад ирж байгаа дэлхийн алдартай одоо алиалагч ирсэн байна. Гэх мэтчлийн одоо шин содон уран бүтээлчд ирсэн байлээ. Тэгээд үзэгчд би одоо жишээлбэл өөрөө үзчихэж яг мэдж байгаа юм л та. Дэлхийн цирк Монголд жил болгон тоглодохдоо уран бүтээлчд нь өөр хөтөлбөр нь өөр байдаг шүү гэдгийг өөрөө үзчихэж бол мэдээд байгаа. Нийтлэг үзэгчд маань бол энэ нэг хөтөлбөр яваад байна гэж ойлгоод байдаг. Энэ талаар та. Энэ тийм яг бидний бас нэг талаасаа нөгөө анх бодож гаргаж ирсэн нэртэй маань холбоотой. Энэ дэлхийн цирк Монголд гэж өөрөө бидний 13 онд эхлүүлсэн төслийн нэр ихгүй. Дэлхийн цирк Монголд төслийн хүрээнд бид нэр жил болгон тогтмол олон улсын циркчдийн тоглолтыг зохион байгуулна. Тэгвэл дандаа цоошин буюу Монголд анх удаа гэсэн тодтголтой. Дээрээс нь хамгийн багадаа 10-аас дээш орны жүжигчдийг урьж авчирна гэсэн ийм том шалгууртайгаар бид нэр эхэлсэн. Тэгээ энэ утгаараа нөгөө хүмүүс мэдээл бас гүйцэд бид нэр өгч чадахгүй байх шиг байна. Хүмүүс маань бас жоохон андуурх юмнууд бол байгаа даа. Гэхдээ дэлхийн цирк Монголд гэдэг зар явж эхлээл бол тэр дотор байгаа бүх үзүүлбэр бүх хүн одоо Монголд анх удаа ирж байгаа цоошин уран бүтээлч гэж ойлгож болохоор.
Яг энэ тоглолтын за хоёул энэ жилийн тоглолтыг бас илүү сонин содон зүйлсийн ярмаар байна гэж бодож байна. Тэгээд бидний хувьд бол сошиал дээр илүүтэй харж байна л да, хүмүүсийн сэтгэл маш өндөр байгаа. Тэгээ өөрөө би яг өнгөрсөн амралтын өдөр очиж үзэхэд Стеберна чи хэдэн хүн судалтай юм бэ? 2500. Гурлын өрн төгтөг те. Тэгээ дүүрэн битүү хүнтэй. Тэгээ тэнд байгаа хүүхдүүд ямар гоё өндөр сэтгэлтэй. Тэр гэр бүл одоо ээж аавтайгаа явж байгаа хүүхдүүд бүр ингээд зүгээр л аз жаргалаар дүүрэн тийм 230 минут өнгөрч ирлээ. Тэгээд ер нь энэ жилийн тоглолтын онцлогуудыг бас бидний. За энэ жилийн тоглолтын онцлог маань өөрөө дэлхийн цэрэг тоглолт маань тасалдахгүйгээр үргэлжлээд явж байгаа хамгийн том онцлог. Ягаад гэвэл одоо магадгүй Монголд болж байгаа цорын ганц 10-аас дээш орны артистууд оролцож байгаа entertainment show тоглолт гэж магадгүй гэж бодож байна. Мэдээж 100 болдог янз бүрийн одоо тоглолтууд дээр 2-оос 3 орны артистууд ирдэг бол манайх бол цэвэр 10-аас дээш орны артистууд цуглаж чаддаг entertainment show тоглолт тэр тусмаа гэр бүлийн үзүүр. За энэ жилийн хувьд бол нийт 15 орны дэлхийн циркийн шилдэг жүжигчид бүгд өөр өөрийнхөө төрөл жанраар алтан хүрэл медаль авсан ийм одоо дэлхийн шилдэг старууд ирж байгаа. Ирсэн тоглож байна. Тэгээд бас нэг онцлог юм маань юу гэхээр 2016 онд би сая анх олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан гэсэн чинь тэгэхэд би шүүгчээр ажиллаж байхдаа энэ хүнд одоо үнэлгээг нь тавьж исэн. Энэ ирхэн болвол дэлхийн номер 1 айлаалагч Дэвид Ларибли гэж энэ мундаг хүн байгаа. Энэ хүн Монгол улсад анх удаа төдөөгүй Аз твд анх удаа ирж байгаа. Тийм. Тэгээд энэ нүн дээр одоо маш их одоо анхаарал хариуцлага тавигдсан. Ягаад гэвэл дэлхийн энэ супер одыг ингэж авчирна гэдэг маань бидний хувьд бол үнэхээр нэр төр хэрэг. За дээрээс нь энэ хүнийг авчрахын тулд 2016 оноос хойш би одоо нөгөө арга зайлаа хэрэгэлсэн байх нь шүү дээ. Ягаад гэвэл би 16 тэр тэмцээнд шүүгчээр суугаад энэ хүн тэр тэмцээнд бас оролцож исэн. Тэгээд тэр үед би ямар арга зал хэрэгэлсэн гэхээр ямар нэгэн улс орон зохион байгуулж байгаа тэмцээн дээр шүүгчээр шүүгж байгаа хүмүүс шүүгчид өөрийнхөө нэрэмжид тусгай шагналыг өгдөг байхгүй. Тэгээ би Монгол цэргийн хөгжлийн төвийн нэрэмжид тусгай шагнал аваад очсон байсан. Тэгэнгүүт тэр үнийг хараад би мэдчихэж байгаа юм чинь. Пүү энэ одоо Монголд ирвэл гоёо гэд. Ягаад тэгэхээр яг 13 онд би дэлхийн циркийг хийгээд эхэлсэн айл хэдэн 3 жил болсон мөрөөдөж штэ. За би яаж энэ хүнийг Монголд авчрах вэ? Би шууд урих юм бол мэдээж ямар нэгэн байдлаар айтайхан татгалзсан нэгдүгээр тэр хоёрдугаарт энэ хүн чи өөрөө тийм одоо хүссэн болгондоо ингээл шууд очиод идэг цаг зав байхгүй маш олон жилийн гэрээтэй ажиллаж идэг учраас хамгийн ихний алхам нь би тусгай шагнал өгчээ. Тэнгүүд миний дээр тусгай шагнал дээр Монгол циркийн хөгжлийн төв тэргүүн Эрдэнэ гэдэг юм байдаг байхгүй текст. Тэгээд нөгөө жүжигчид айгүй олон цомтой тэрийг ингээл гэрийнхаа хамгийн хүндтэй хэсэгтээ байршуулаад хаяа нэг тоос моос асчихт нь Монгол гэдэг нэр байж ивэл энэ хүний тархинднаас жоохон суугаад байх юм байна гэд ер нь бол ингэж эхэлсэн. Тэгээд энэ цагаас хойш ингээл байнга тэмцээн уралдаанд ингээд тааранд одоо бол юу гэдгийг Монголд ирээд тоглож ийн гэдгээсээ илүү нөгөө найз нөхдийн харилцаа. Мэдээж насаар бол надаас ахмад хүн гэхдээ тэр бол найз нөхдөй юмд бол насны хязгаар бол байхгүй. Тэгээд энэ ирхмийг л одоо Монголд ирээд тоглож байгаа би яг үндэ бол өөрөөр өнөөдрийн хүртэл аюулгүй бахархаж байгаа. Халан баяр хүргэе. Яалтчгүй за тэр халиалагч ингээ урдуур явахаар бүр ингээд хүнд нэг юм энергиэр аз жаргал өгдөг хүн санагдсан. Яг ингээ урдуур явхад за тэгээд тэр хүүхдүүдийн тэр баяртай байгаа тэр алиалагчтай ингээ дуудаад гарч би бүр намайг дуудаад гаргаад ирээсэ гэж хүртэл яг тухайд бодож байгаа юм. Тэгээд ийм гайхалтай хүнийг бас авчирч чадна гэдэг бол бас танд халуун баярыг хүргэмээр байна. Мэдээж эдгээр хүмүүс Монголд ирээд одоо баг 3-7 хоногийн тоглолтоо үзүүлчлээ тий. Энэ хугацаанд 6 өдрийн тоглолт үзсэн. Тий 6 удаагийн тоглолтоо. Тэгэхээр энэ хүмүүс бас Монголын үзэгчид, Монголын циркчид одоо танай хамт олон талаар нэг сэтгэлтэй байгаа шүү дээ. Тэрийг бас бидэнтэй танилцуулъя. Тийм тэгэлгүй бах. Ерөнхийдөө нөгөө тоглолт бол нэг 2 цаг 40 минут гэрээтэй үргэлжилнэ. Тэгээд зарим үзэгчдээс арай жоох удаан уу гэж асууж байна. Тэгэхээр бидний ийм дэлхийн супер одуудыг авчирчаад тий номеруудын одоо тий номеруудын удаан байна. Энийг хасаараа ингээд ин гэх юм бол биднэрт амар харамсалтай байхгүй. За дээрэс нь энэ хүмүүсийг үнэхэрийн одоо мэдгүй дахид дэлхийн цирк Монгол тоглолтын менежмент энэ хүмүүс
дахиж л тоглохгүй. Ягаад гэвэл бидний нөгөө өмнөх жил тоглосон номерууд Монголд буюу одоо дэлхийн цирк тоглолтод дахиж ерөөсөө оролцдоггүйгээр манай тоглолтын онцлог учраас бид нэр энэ нөгөө цаг хугацааг бол үзэгчдийн хүссэн хэмжээгээр энэ циркийн урал ялангуяа энэ удаагийн ирсэн энэ тоглолтуудаас бас таашаал аваасаа гэж хүсэж байгаа учраас ийм байна. За мэдээж нөгөө үзэгчд маань бол сошиал дээр ч гэсэн бас баярлж талархаж байгаа илэрхийлж байна. За дээрэс нь хамгийн үнэн үнэлгээ юу вэ гэхээр тухайн номер дуусаад үзэгчдийн алга ташаал үзэгчдийн тэр өөрсдийн одоо тэр хоолойныхаа цар хүрээг хянахгүйгээр орж ашиглаж байгаа бол энэ бол хамгийн том бодит шудраг үнэлгээ. Магадгүй бид нэр сошиал дээр одоо нэг гоё сайхан үгээр хуурдахгүй энэ алга ташт гэдэг бол хамгийн одоо бодит үнэлгээ. Тэр цэсмээ хүүхэд бол хамгийн үнэнч үзэгч үү. 2 цаг 40 минут гэхэд бас ингээд бодоход урт хугацаа юм шиг нэ очоод үзэхэд ёстой ингээд нүд ирэмхийн зураг өрчдөг юм билээ. Хүүхэд дээрээс нь ерөөсө захлах зүйл бол байдаг юм. Гэхдээ ер нь анзаархад 3-аас дээш насныхан очвол их илүү тохиромжтой юм шиг бол надад харагдав. Тий, ер нь бол яг хөө циркийн урлагийн ч нөгөө насны хязгаар байхгүй дээрээс нь гадаад хэлний ямарваа нэгэн шаардлага байхгүй үзэж ойлгож болдог. Одоо тэр олон тооны бага насны хүүхдүүд тэр алиелагчийн үйлдэлийг ойлгоод энийг байгаа юм харин энэ өөрөө энэ алиелагчийн уран чадвар. Монголоор нэг ширхэгч үг хэлэхгүй байгаа тий. Ер нь тэгээ Монгол үзэгчдийн талаар ямар сэтгэлтэй вэ? Тий яг би нөгөө өөрөө яг нөгөө урьж авчирсан учраас мэдээж бас анхаарал тавьж байгаа. Тэгээ тэр утгаараа Монголын үзэгчдийг ер нь юу гэж бодож ийсэн. Одоо ингээд хідэн тоглолтын араас ингээ юу гэж бодож ийн гэхлээр яг эхлээд Монгол гэхлээр нөгөө Азийн үзэгчтэй адилхан гэж бодсон гэж хэлээ. Ягаад гэхээр Хятад, Солонгос, Япон ер нь Азийн орны үзэгчид ер нь нэг жоохон муухайгаар хэлгээд нэг жоохон хагас хөлдөө юм шиг. Яг ингээд үзэгчид аюу тийм эмоц багтай. Хүнд үзэгчид байхгүй ялангуяа Аз тийвийн. Тэгээд Монголын үзэгчдийг тэгэд төсөөлсөн гэсэн эхний тоглолтоор гараад үгүй юм байна. Монголын үзэгчид бүрс яг Европын үзэгчид ийм одоо мэдрэмжтэй хүлээж авч. Энэ ч гэсэн тэр хүнээр хилүүлтгүү надад ч гэсэн мэдрэгдээд байгаа байхгүй тий. Алхаа гიშгэ бүр дээр нь реакц үзүүлж гин, инээж гин тий. Тэр болгоно ерөөсөө л манай Монголын үзэгчдийн үзүр үзэх соёл. Бас арай өөр байна тий. Өөр төвшин. Тэдгээр уран бүтээлчдүүд бас таалагдсан байна тий. За 13 жилийн хугацаанд мэдээж жилэр хөтсөн чанар чинь гэхдээ мэдээж тоглолтыг зохион байгуулахад арт нэг маш өндөр, маш олон баг бүрэлдэхүүн байдаг. Тэгээд ер нь эдгээр тоглолтыг зохион байгуулахад асуудлууд тулгардаг. Та одоо 10-аас дээш орны уран бүтээлчд гэж шүү дээ. Бид нар 10 өөр танихгүй хүнтэй ажиллахад ямар байдаг вэ? Яг тэр шиг 15 орны уран бүтээлчдийг нэг дор нэгтгээд нэг тийшээ харуулна гэдэг. Дээрээс нь нэг тоглолтын дээр л 3-аас 10,000 үзэгчид цуглуулна гэдэг бол энэ өөр асар их хичээл зүтгэл ахaltaа. Тэгэхээр асуудлууд ер нь хэр гардаг вэ? Тий яг одоо бол бас нөгөө харьцангуй гайгүй. Бид нар ч бас 13 оноос хойш гэхлээр зөндөө олон удаа тоглолт нийт туршлагч байна. Зүгээр яг энэ удаагийн тоглолт өөрөө их онцлог давуу талтай. Ягаад гэхээр түрүү жилээс, нодлон жилээс буюу 24 оноос эхлээд бид нар Монголд анх удаа циркийн 2 манежтай тоглолтын хэлбэрийг сонгож авсан. Энэ гоё шийдлээ. Тий энэ болохоор өмнөх болж исэн тоглолтоос бэлтгэл ажил, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, жүжигчдийн тоо, арын албагүй бүх юмыг 2 дахин ингээд нэмчихэж байгаа юм тий. Тэгээд энэ дээр бол яг нөгөө зохион байгуулалтын тал дээр маш их ачаал ирж байгаа. Энийгээ дагаад одоо тогтмол манай тоглолтын дээр нийтдээ 240-оос 250 хүний баг ажилладаг. За үүний нэг 90 орчим хувь нь циркийн жүжигчид 10 бүжигчин гэх мэт. Ер нь бол яг 240-оос 250 хүний 100 нь бол яг тайзан дээр гарч байгаа жүжигчид, артистууд. Үлдсэн 150 нь болохоор дандаа нөгөө эмч, орчуулагч, аюулгүй техникч, инженер, арын алба, жолооч гээл одоо бүх мэргэжлийн хүмүүс энд ингээ баг болоод ажиллаж байгаа. Зүгээр би ингээд өөрөө зохион байгуулж удирдах цагийн үед би камерын өмнө сууж байгаа боловч одоо бидний арт ингээд 250 хүний баг зөвхөн тоглолтын арт ингээ ажиллаж байна. Бүхэл мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Эмч, жолооч, орчуулагч тийм гэх мэтчлэн тэгээд их л олон хүний нөгөө хүч хөдөлмөр шингэсэн учраас үргэлж одоо сайхан мэдээж тэгээд энийг дагаад бэрхшээлтэй юм бол бас багасаа гарна. Тэрийг яг бас жоохон урт тайнаар оруулаад ягаад гэвэл 250 хүнээс 250 өөр бодол гарна, өөр санаа гарна тий. Ийшээ нэг анхаарлаа сул орхиход энд нэг алдаа гарах гал гэдэг.
За, Эрдэнэ Mongolian Circus Production бас циркийн тоглолтоос гадна олон entertainment юм шоу тоглолтуудыг оруулж ирдэг. Энэ удаад өөр ямар тоглолтын дээр нь төвлөрөх гэж 2025 онд их гоё тоглолтууд оруулж ирэх гэж байгаа юм билээ. Энэ талаар бас нэвтрүүлэг дуусгаас өмнө үзэгчтэй мэдээлэл хүргүүл. Тий, ерөнхийдөө нөгөө зөвхөн цирк гэхээс илүү нөгөө гадаадад олон улсын тэмцээнд нөгөө шүүгчээр ажилладаг учраас энийгээ дагаад найз нөхдийн хүрээлэл хамтарч ажиллах саналууд бол айгүй их ирдэг. Энэ ажлынхаа хүрээнд 2025 онд одоо энэ 5 сарын 24-25-нд уран гулгалтын спортын Олимп дэлхийн аваргуудын гала тоглолтыг Улаанбаатар хотод 2 өдөр зохион байгуулах гэж байна. За тэгээд энэ бол мэдээж өвлийн спорт тэр дундаа өвлийн спортын үзэгчдээс хамгийн өндөр рейтингтэй хамгийн олон үзэгчтэй спортын төрлөөр уран гулгалт байдаг юм байна. Яг би хэдийгээр спортын хүн биш ч гэсэн тухайн ирж байгаа санал дээр мэдээ тодорхой хэмжээнд судалгаа хийн. Тэгээд ер нь бол яг Монголд одоо стандартын шаардлага хангасан мөсөн ордон байж хахад Intel-ийн одоо entertainment show бас ягаад зохион байгуулж болохгүй гэж ийм саналыг бас хүлээж авсан. Тэгээд дээрээс нь дуртахад яг бидний энэ тоглолтод 2 өдөрт бол мэдээж бид нэр тийм олон үзэгч бол үзүүлэх боломж байхгүй. Ердөө нэг 5,000 хүрэх юм уу тийм л хүн үзэх боломжтой. Тооны хувьд бол аягүй хязгаарлагдмал. Зүгээр бидний энэ дундаас олж харж байгаа юм маань юу гэхээр тодорхой хэмжээгээр циркийн урлагт гадаад харилцаан дээр нь шин залуу жүжигчдийн ингээд дэмжлэг үзүүлээд ингээд явж байна. Энэ тоглолттой холбоо энэ уран гулгалтын спортын тоглолттой холбоотойгоор нэг 60 орчим хүүхдүүд анхлан уран гулгалтаар хичээлж эхэлж байгаа юм байна. За нэг 5 хүүхэд яг мэрэгжлийн төвшөнд одоо бэлтгэж байгаа. Тэгэхдээ мэрэгжлийн багш байхгүй. Зарим нь одоо 7 хоног ч юм уу Орос руу, зарим нь ингээд нэг Япон руу ч байдаг. Ээж аав нь ингээд явдаг. Тэгэнгүүт бидний хувьд нэг юм боломж гарсан юм чинь магадгүй одоо энэ тамирчдын тасгалжуулагч менежертэй холбогдоод Монголдо ядаж жилд 1-2 удаа 1 юм уу 2 сарын хугацаатай Москвагаас мэрэгжлийн тамирчдын тасгалжуулагчдын урьж авчаар энэ нөгөө хичээлж эхэлж байгаа энэ 50-60 хүүхдэд ингээд нэг сургалт ингээд ороод ингээд явах магадгүй нэг 4-5 жилийн дараа өсвөрийн Монголын уран гулгалтын шигшээ багтаа болчих юм бил. Бидний хувьд бол тэгж л харж байгаа. Магадгүй энэ бол бид нэр зөвхөн хооронд нь холбож өгөөл гүүр болох л асуудал болохоос биш. Одоо энэ зөв энэ бургууд яг энэ спортыг мэддэг хүн биш учраас бидний гол харж байгаа зорилго маань бол энэ байгаа. Тийм учраас нийтдээ Олимп дэлхийн аваргуудыг Монголд одоо 2 өдөр үзүүлэхээр зорж байна. Тэгээд энэ тоглолт энэ гала шоу тоглолтыг зөвхөн одоо нэг спортын төрөл гэхээс илүү арай жоох илүү entertainment болгох үүднээс Никто хамтлагийн ахлагч Батчул байхад санал тавьсан. Маш нааштайгаар хүлээж авсан бидний урилгыг. За дээрээс нь Номинтаст хамтлагийн дуучин Хайнада санал тавьсан. Маш сайхан хүлээж авсан. Үнэхээр энэ хүмүүс байж иж одоо энэ гаднаас орж ирж байгаа шинэ тоглолт энэ ямар нэг уран бүтээлч хамтын хүчээр ингэж эцсийн бүтээл болоод үзэгчд хүрдэг учраас магадгүй би эндээс ингээд нэг юм яриад байдаг нөгөө талаас нь бас тодорхой хэмжээнд тусалцаа дэмжлэг байхгүй болвол бас үзэгчдэд нөгөө эцсийн бүтээгдэхүүн болж хүрэхэд жоохон дутагмаг юм байгаад идэгтэй адилхан зэрэг дээр ч ихсэн адилхан хэвлэл мэдээллийн та нар байхгүй бол камергүй би орилоод хинч намайг олж гарахгүй шүү дээ. Ямар гоё одоо тэр цэма яг энэ салбараар яг энэ мэрэгчлэр нь одоо сурж байгаа манай Монгол хүүхэд залуучуудын хувьд бол энэ маш том боломж болоо гэж харж байна. Дэлхийн циркийн тоглолт гэсэн ер нь бол яг тэгж харагдаж байгаа. Циркийн урлагаар хичээлж байгаа яг одоо сурж байгаа хүүхдүүд бол энэ тоглолтыг үзээд тэдгээр дэлхийн уран бүтээлчдээс маш гоё юм одоо өөрт итгэлийг олж аван тэ тэднийг яг энэ шиг болох юмсан гэж илүү хичээж зориглох тэр зүйл харагддаг болоо гэж бодож байна. Тэгээд Олимп дэлхийн аварга гэсэн чинь хизээж амьдралдаа уулзаж чадахгүй хүмүүсийг бас Улаанбаатар хотод ирээд харна гэдэг бол их гоё юм. Тасалбар хизэнээс борлуулах. Тасалбар тэг сегмент дээр зарагдаад эхэлсэн. Тэгээд эхний 2 игнэний содод нь ер нь бол дуусч илээ тий. Тэг ер нь бол яг уран гулгалтын спортыг би ч гэсэн ер нь жоохон бахта нөгөө O2-тэй гэдэг Оросын сувгаар л үздэг ус нэг олимпийн тоглолтыг ч юм гэх мэтчлэн тэгээд энэ уран гулгалч өөр аягүй сони юм бил хүн мэдхгүй юм шиг мөртлөө мэддэг спорт нь байгаа даа байхгүй.
Үзэхээр их гоё шүү дээ. Дээрээс нь энийг хүн яаж мэдээд ийн гэхэлэр энэ спортоор хичээлсэндээ ч юм уу те дуртайтай биш. Ерөөсөө биднийг жоохон байхад ерөөсөө Монгол суваг Орос суваг гардаг гэсэн. Тэгээд яг энэ олимпийн тоглолт ч юм уу дэлхийн аваргаар голцоо одоо энэ уран гуулгалт биатлон гэдэг ч энэ төрлүүд нь илүү ингэж нөгөө илүү үздэг шүү дээ. Ер нь одоо ч зэрэг Монголын үзэгчид яг тийм олимпийн үеэр тэр нөгөө зүгээр дэлгэцээр үзэхэд тэр гоё мэдрэмжийг авч байгаа юм чинь яг очоод бүр ингээд орчинд нь орж үзэхээр бүр илүү болтол гэж бодож байна. За маш баярлалаа. Ингээд яриад байвал бүр бас дараагийн тэр намар болох тоглолтын талаар бас тавчхан ойлоо мэдээлэл өгчээд. Ер нь нэвтрүүлгийн цаг мэдээлэл өгчээд. Тийм тэгээд ер нь энэ 25 онд зөвхөн нөгөө дэлхийн цирк гэхээс илүү Монголд ерөөсөө бидний зорилго бол Монголд огт тоглогдож байгаагүй гадны entertainment шоу тоглолтыг цаг алдалгүй үзэгчдэд хүргэх юм зорилготой. Ягаад гэвэл мод монголоор дуустдаг гэж нэг муухайгүй. Би энэ бүр үнэн бодоосаа айгуу дургу. Ягаад гэвэл зарим нэг гадны артистууд ирэхлээр нэг хөгшөрцөө хойноо ч юм уу те оргил үеийн унтарцсан үед ирээд Монголд ирээд тоглоод явхлаар биний хувьд бол энийг таатай бус. Тийм учраас ямар нэгэн шоу тоглолт арга хэмжээ зөвхөн яг эд оргил үе дээр байгаа тамирчид, жүжигчид, артистуудыг авчрах нь илүү юутэй гэж хардаг. Тэгээд дараагийн ажил маань учраас хамаг юм ярих. 25 оны 9 сард бид нэр Монголд 40 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр анх удаа ирэх Хунтнуур бүжгэн жүжигийг Оросын холбооны өсөн Москва хотын Эзэн хааны театрын 40 хүний бүрэлдэхүүнтэй энэ Хунтнуур бүжгэн жүжигийг авчирж байгаа. Ягаад 40 жил гэж юм гэхэлэр бид нар чинь бас нөгөө сэтгэлийн хөөрлөөр ингээ хамаагүй яриад иж болохгүй. Ягаад тэгэхээр зориуд нөгөө хийх гэж байгаа тоглолтоо бид нар тухайн салбарч үйдэг юм уу те бус урлагийн салбарын хүмүүстэй зөвлөгөө авдаг. Хамгийн сүүлд Хунтнуур бүжгэн жүжиг 85 онд Оросын холбооны өсөн Новосибирскийн театрын ирээд яг 100% гадны артистуудаараа бүрэлдэхүүнээрээ Хунтнуур тоглосон юм байна. Тэрнээс хойш бол мэдээж яг Хунтнуурыг монголчууд ч гэсэн тоглож исэн гадны гоцолтын соло артистуудаа хамтарсан байдлаар тоглож исэн боловч яг цэвэр 100% бүрэн бүрэлдэхүүнээр ирснээс хойш яг 40 жилийн дараа болж байгаа юм байлээ. Дээрээс нь энэ жил бас их сонин ягаад ч тохиолдлоор сая сүүлд олж мэдсэн. Юу гэхээр Монгол улсад Хунтнуур бүжгэн жүжиг тавигдсны 50 жилийн хойно энэ жил болж байгаа юм байна. Ямар гоё тэгш. Тийм. Тэгээд ингээд ягаад ч энэ жил ч хийх ёстой ч байсан юм шиг санагдаа. Тэгээд бидний бас дахиад л нөгөө хийвэл бас нэг өшөө илүү гоё юм хийчихье гэдэг үүднээс зөвхөн нөгөө 40 хүний бүрэлдэхүүнтэй Хунтнуур бүжгэн жүжиг бүрэн бүрэлдэхүүнээрээс ирэхээс гадна дуурийг, балетыг бүжигчдийг харах гэж хүмүүс хэсэг бүлэг хүмүүс очдог бол хөгжмийн сонсох гэж бас тодорхой тооны хүмүүс ирдэг юм байна. Тэнгүүт нь бид нэр Москвагаас удирдаачийн бас урьж авчирж байгаа. Тэгээ ингээд Дуур бүжгийн эрдмийн театрын хамт олонтойгоо хамтраад 9 сард бас 2 өдөр Хунтнуур бүжгийн жүжиг одоо 40 жилийн дараа гадны бүрэн бүрэлдэхүүнээр Эзэн хааны театрын жүжигчд маань ирж тоглоно. Тэгээд мэдээж улсын Дуур бүжгийн эрдмийн театрын оркестр, найрал хөгжим удирдаач нь Оросын холбооны улсын гавьяач жүжигч бас ийм мондөг хүн байгаа. Тэгээд уул нь бол хаа 9 сарын уул нь болоогүй байсан ч ер нь одоо юм сонгодог ер нь урлагийн одоо үзрийг үзээс сурцсан одоо үзэгчдийн хувьд бол эртнээс их мэдээлэл аваад түүндээ бэлддэг юм байлээ. Тийм болохоор сонгодог урлаг таартай үзэгчтэй бас бэлэг барай гэж бодож яг энэ таны тоглолтыг бас үзэгчтэй хүргэлээ. Тэгээд маш их баярлалаа. Дэлхийн цирк Монголд 2025 олон улсын одоо шилдэг бүр A зэрэглэлийн циркчтэй хамтарсан тоглолтыг зохион байгуулж байгаа. Танаа хамт олон бичгийн сэтгэлээсээ талархал илэрхийлье. Тэгээд үзэгч та бүхэндээ хэлэхэд одоо ерөөсө 6 удаагийн тоглолт үлдсэн. Хаасан бүтэн санд Степи Аренад 11 цаг болон 15 цагаас гэсэн сонголттой байгаа юм билээ шүү дээ. Гэр бүлээр очиж заавал үзээрэй. Тэгээд өнөөдрийн бидний зочин Дэлхийн цирк Монгол тоглолтын ерөнхий продюсер Эрдэнэ байлаа. Тэгээд танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнх нь ажилд нь амжилт хүсье.